За 3 өнөөдөр юуны талаар ярилцах вэ? Та яг яагаад сэтгэл судлал гэдэг мэргэжлийг сонгосон бэ? За. Хүүхдэд нэг багаас өөрөө мэдлгүй ингээд давтамжтай хийгээд байдаг, хийх туртай зүйл гэж байдаг тий. Одоо нэг урлагийн чиглэлийн хүн болох юм уу, эсвэл шинжлэх ухааны гэлгээл орлон төрөл рүүгээ. Энэ чиглэл маань хүүхдийн 3-6 наснд тэр хүүхэд илүү юу дэлгүүтэй ингээд хийж байгаас хамаардаг нэг үе шат байдаг. Дараа нь бол яг нөрөлтийн үе шат буюу өсвөр насны үед тий хүүхдүүд бие махбод гадаад энэ дотоод болон гадаад тэр бүхэл байдлаараа өөрчлөгдөж юм өөрийгөө өөрчилдөг үед нь тий яг нөгөө шинжлэгдэж идэг. Яг тэр үед тэр юмны өөрчлөлтүүд илүү юм нөгөө хүмүүстэй ярилцах тэдгээр хүмүүс ингээд асуудлыг жижиг ч хамаагүй ингээд сонсоод ойлгох илүү юм нөгөө хүн харилцсан ажил мэргэжил надад тохирох санагдсан. Тэгээд гэр бүлийнхэнтэйгээ мэдээж ярилцсан. Тэгээл яг сэтгэл судлал гэдэг маш гоё санагдсан л да яг татагдаж дурлаж тэгэл анх болгоосаа хүмүүсийн нийтлэг ойлголтоор яг тэр нөгөө дөнгөж оюутан болж байгаа хүүхдийн ойлголтоор тий хүнд шууд зөвлөх юм байна, хүнийг засах юм байна. Би бол ийм одоо дээрээс доошоо удирдлагатай юм шиг тий хүмүүсийг би ингэ засдаг ингэдэг ийм хүн болох юм байна, зөвлөдөг хүн болох юм байна гэж боддог байсан боловч яг сураад 4 жилийн хугацаанд ерөөс өөрийгөө л судалсан. Та нараас мэдж байгаа тий хичээлүүдийн хүрээнд хизээч нөгөө одоо хүнд ингэж зөвлөөрөө эсвэл одоо хүнийг ингэж хэлэхэд нь ингэж хэлээрэй ч юм уу хүмүүс ер нь ийм байдаг гэдэг талаар биш. Яг үзэж байгаа хичээлүүд бүх агуулга хичээлүүд маань хувь хүн дээр өөрсөн дээр маань бууж эхэлсэн. Яагаад гэвэл бид нэр хүн судалдаг хүмүүс тий хүний сэтгэл зүй судалж байгаа учраас хүний сэтгэл зүйтэй холбоотой одоо 0 наснаас одоо ээж нь өөрийг нь тээж эхэлсэн хугацаанаас эхлээд жирэмсэн үеэс эхлээд хүний амьдралын одоо бүхэл цаг хугацааг тий энэ тулгамдж байгаа асуудлууд хүний хөгжил ямар орчин нөхцөлд яаж нөлөөлдөг гэдэг тэр нөлөөллүүдийг үздэг учраас өөрийн мэдлэгөө нөгөө сонсож байгаа, үзэж байгаа, харж байгаа бүхэл тэр хичээлүүд маань хүний талаар ярьж байгаа учраас буцаад яг нөгөө талин тусгалаар өөр дээр маань тусаад эхлээд хүн өөрөө өөртөө яг нүр тулд юм байлээ. Тэгээ энэ 4 жилийн хугацаанд бол ерөөсөө тийм хүн засах, хүнд зөвлөх гэхээсээ илүү яг миний амьдрал юу вэ? Миний өсч төрсөн байдал, давуу сул тал, миний өөрийн потенциал, би өөрөө ямар хүн юм бэ гэдэг дээр ингээд ажиллаад тэрийгэ даван тулсан гэж хэлж болно тий. Яг тийм байдлаар та хоёр ч гэсэн тэгж байгаа ах гэж найдсан тий. Ер нь аль санал нийлж байгаа. Тэгээд анх бас яг тантай адилхан тий сэтгэл судлал гэдэг нэрнээс нь ахуулаад амар боолж тийм мэрэгчлээ сонгож ирсэн. Тэгээд бас яг тантай адилхан за ингээл хүмүүсийг шууд ингээл сураал төгсөөд шууд хүмүүсийг ингээл тий бараг харцаараа бараг ойлгодог болох юм байна гэдэг юм уу тий. Тэгэж тийм ойлголттой байсан хичээлүүд маань яг ингээд нөгөө яг ингээ үйлчлүүлэгчдэр биш яг өөр дээр нь яг иржсэн л та яг өөрийгөө илүү ойлгох ч юм уу гэр бүлийнхэнтэйгээ яаж харьцах уу хүүхдүүдтэй хэрхэн харьцах уу дүүнэртэйгээ яаж харьцах уу гэх мэтлээ яг ингээд одоо нөгөө нэг бидний яг ингээ зааж байгаа үзэж байгаа хичээлүүд маань биднэрт илүү нөлөөлөд бидний гэр бүлд илүү нөлөөлөд хүмүүс бас нөлөөлөхөр амар юм даваа талтай онцлогтой клиник үзэж хахтай ингээд бүхэл юм ингээд өөр дээр хүлээж байгаа тийм яа би юм ч юм болоо би юм хүчтэй ч юм болоо өөртөө ашиглахгүй гэдэг талтай гэдэг. За тэгвэл одоо таны оюутан насаар яриа л та тий. Оюутан нас чи хэрхэн өнгөрсөн бэ? Оюутан наснд ч одоо болж исэн сонирхолтой зүйл гэвэл одоо бас л нэг манай салбарын онцлог баг тий. Яг тийм сэтгэл судлаач гэж бакалаврын түвшиндээс төгсөхгүй байгаа учраас сэтгэл судлалын энэ 4 жилд за ер нь мастердаа ч гэсэн сурч байгаа хугацаанд би яг ямар чиглэлээр зөвлөгөөх, хинтээ ажиллах, яах гэдэг юм ангил оюутнууд боддог штеп. Тэр одоо ийм эрэл хайгуулч, бүтээлч чанар их байсан учраас ингээд энийгээ тайлж гаргаж туршихын тулд хичээлээсээ халиад эзэмшлэгийн хурлууд ч юм уу те ингээд янз бүрийн сургалтууд, лекцүү, семинарууд, хүний хөгжлийн сургалтууд, иймэрхүү зүйлсүүдэд суралцаж өөрийгөө сорьсон. Тэгээ ийм хүнд сэдвэр эзэмшлэгийн хурал бэлдээ тэрэндээ оролцоод тэгээ тэндээсээ ингээд угаасаа хийж бүтээх гээд энэ чиглэлээр илүү сонирхоод яваад тахаар ийм хүрээлүүд бүтдэг те. Миний бакалаврын дипломын ажил стресс тайлах ураг туршсан гэдэг сэдвтэй байсан. Тэгээ энэ бол яг нөгөө туршилт хийсэн дипломын сэдв байсан байхгүй. Тэгээд цагдаа нар дээр стресс тайлах ураг буюу гадаадд бол маш их байдаг. Монголд яг байдгийг бол би олоогүй. Тухайн бэлдсэн хамгаалттай өрөөнд одоо зурагт шийдэн ч юм ингээд маш олон эвдлэх аяг шаазан гих мэт зүйлсийг тавьж агаад ийм тухайн хүн өөрөө хөгжмөө сонгоод тэр өрөөнд хамгаалтын юм алгаа хувцастайгаа ороод эвдэлж ингэж стрессээ тайлдаг байхгүй. Тэгээ энэ туршилтыг хийж явах явцад би оюутан байсан учраас надад маш их тийм зурагт шаазан маш их хагалгын хэрэгтэй болсон. Тэрийг тэгээд
манай гэр бүлийнхэн миний нөхөр надад туслаад маш их тийм юмнуудыг хайж тэр том өрөөг дүүргэж тэгээд 50-60 цагтаагаар эвдлүүлж тэр туршилтаа хийжсэн. Тэр бол маш гоё дурсамж. Тэгээд буцаад бодоход туршилт хийж төгсөндөө баяртай байдаг. Тэгээд гэр бүлийнхэндээ нөхөртөө баярлалаа гэж хэлмээр байдаг. Угаасаа сэтгэл судлаар сурж байгаа хүн бас судлаачд бас онцлогтой тий. Зөвхөн ингээ нөгөө ухамсар тухайн ажиллахаас гадна асар их нөгөө сэтгэл хөдлөл давхар сурж байх хэвцэд ажиллаж идэг. Өрөвдөх одоо инрэх, уурлах, баярлах гэх амар олон сэтгэл хөдлөлүүд сурч байх хэвцэд илрэн тухайн хүний сэтгэл зүйн байдал өөрөө тэр хичээлдээ ч юм уу юмдаа ингээд автан тий маш их тэгж дурлуулж хүнийг автуулж донтуулдаг мэрэгжил гэж боддог. Тэгэхээр тэр үедэд нөгөө сэтгэл судлаач одоо сурж байгаа оюутан маань ингээл янз бүрийн зан үйл төрх үеийн хариу урал гаргах үед гэр бүлийнх нь хань ижлэн ч юм уу те ойр дотны хүмүүс нумаасаа ойлгоод дэмжиж энэ нөгөө сэтлийг нь урам зориг нь мохоохгүйгээр суралцуулж дэмжиж чадах юм бол тухайн хүн цаашид нийгэмд гараад угаасаа л маш олон шүүмжлэлтүүд байх учраас дэмжиж байгаа тэр нөгөө хамгаалтын тойрог те хамгийн ойрын тойргийн гэр бүл багш найз нөхдөд дэмжиж байгаа бол маш сайн гэж боддог. Тийм хүрээлэлтэй арт талтай байна гэдэг те. Тэгвэл анхныхаа яг үйлчлүүлэгчийг аваад яг ингээд зөвлөгөөний өрөөнд ороод сухад тэнд ямар мэдрэмж төрж ирсэн бэ? Тухайн хүнийг сонсох нөгөө эмпати байдал тий энэ хүн яаж байгаа гэдгээс илүү миний сэтгэл хөдлөл хөөрөл давмгаалчихсан байсан учраас өөр дээрээ илүү төвлөрөөд би яаж байгаа бол би яах вэ гэдэг дээр төвлөрөөд нөгөө хүнийг нөхцөлгүйгээр сонсох ямар шүүлтүүргүүгээр асуудлыг нь хүлээж авах тэрэн дээр өөрөө нөгөө тархин дотор миний дүгнэлтүүд явж явах хэрэгтэй байхад шал өөр юм л явж ирсэн. Тэгэхээр тэн дээр бол азар тухайн өмчлүүлэгч маань их зөвлөгөө хүссэн биш зүгээр сонсож гаргах ганцаардлын асуудалтай байсан учраас надад асуудлаа яриад тийм хөнгөрсөн мэдрэмж авч явсан. Яг анхны зөвлөгөөн дээр бид нэр яг юу анхаарах хэрэгтэй вэ? 4 жилийн хугацаа бол асар том боломж байгаа тий. Тэгэхээр энэ хугацаанд нөгөө би яг сурж байгаа хугацаанд ингээл зөвлөгөө өгж байгаа хүмүүсийг ч юм уу эсвэл хүмүүсийн асуудлыг ч юм уу хүн хэл сурахтаа чихэн онгойлгоно гэж байгаад байдаг штэ. Тэрэн шиг би ингээд хүмүүсийн асуудлуудыг сонсоол зөвлөгөө өгөхгүй ч гэсэн юм зүгээр хүн надад ирээд асуудал ярихад тийм үү салцсан юм уу ч юм уу те та ингээд хүний амнаас хороодсон юм уу та ингээд ингэсэн юм уу гэдэг ийм цочрлыг гаргахын тулд яг дадлаг хийж байгаа байгууллага дээр ажиллаж байгаа эсвэл сурж явах явцдаа юм хүнд кейсүүдтэй цочроо гаргахын тулд тийм зүйлсүүдийг сонсоод ядаж ингээд 3 цагийн турш 2 цагийн турш ямар ч ядарсан туйлцсан нөгөө хүндээ та надад тэр болж ийн гэсэн мэдрэмж төрүүлэхгүйгээр тэр хүнийг ингээд анхаарч сонсож байгаа юм шиг мэдрэмжийг төрүүлэх ийм юмнуудыг өөртөө суулгахын тулд сонсоол ярилцаал гараад би зөвлөгөө өгөхөөрөө л ингэн биш те угаасаа би зөвлөгөө өгнө явна ажил нь сэтгэл судлаач болно гэсэн итгэлтэй байгаа бол яг энэ 4 жилийн хугацаанд өөрийгөө тэр цахилга баттай ядаж сууд сурах хүнийг сонсох тэгээ өөрийнхөө нөгөө мэдрэмжээр зөвлөхгүй байх, өөрийнхөө туршлагаар зөвлөхгүй байх тий. Бусад хүмүүсийн амьдрал ингээд ийм тийм ч гэдэм үү. Угаасаа зөвлөгөө өгч явах явцад миний амьдрал тохиолдсон асуудал эсвэл миний хамаатан садан тохиолдсон асуудал ч юм уу гарч ирдэг. Тэгэнгүүт ингээд хүн өөрөө хямраад нэр юм чи хэцүү байдаг штэ яана гэдэг нөгөө мэрэгжилтэн биш адилхан тэр хүний найз шиг одоо нөгөө жар үтсэн эмчиг ч юм уу те ингээд болоо хорчдаг. Тэгэхээр тийм байхгүй тулд та тэр асуудлуудаа нөгөө зэгцэлсэн ийм асуудлууд ерөнхийдөө байдаг. Ийм асуудалтай хүмүүс ерөнхийдөө ирдэг. Одоо амьдралд ийм зүйл байдаг шүү. Тэрэн дээр та нэг цочирдоод ч юм уу ингээд хүн дээр хүлээж аваад зөвлөгөөнийхаа дараа уйлаад ч юм уу те эндээс хашраад байх юмгүйгээр өөрийнхөө сэтгэл санааг бэлдээрэй гэж оюутнууд зөвлөмөр байдаг. Оюутнуудаас ингэж зөвлөмөр байдаг. Хүнтэй ингээд суугаад ярилцаарай найзтайгаа ч юм хинтэй ч юм уу та ингээд ярилцаад туршлага хөндлүүлээд байгаарай гэж байгаа шүү дээ тий. Тэгж байгаа хэвцэд асуулт хариултууд нь дандаа нөгөө богино асуулт хариултууд байх гэдэг. Ийм үү, тийм үү, таны хобби юу вэ ч юм уу тий. Ийм асуултаас хизээч нөгөө бодит үр дүн яг үнэн мэдээлэл гарч ирдгүү тэр хүний тэр юм нөгөө сайн ухаж асуудаг байх тий. Тэр хүн танд би ууртай байлаа гэж хэлж болно. Тэгвэл хизээ уралсан, яагаад уралсан, уралсан үед ямар мэдрэмж авдаг, хинтэй байх үедээ уралдаг, өдрийн аль цагт илүү уралдаг, ямар байх үед танд илүү уурлах мэдрэмж төрдөг. Танд уурладаг ямар одоо ойр дотны хүн байсан бэ ч гэдэг юм уу те. Ингээд нөгөө сонирхож судлана гэдэг чинь тухайн хүнийг та мэдэж таньж туслах гээд байгаа учраас өөрөө өөрийг нь харах толин болох гээд байгаа учраас өөрийнх нь асуудлыг шийдэх олон боломжуудыг нээж харуулах тэр гүүрэн болох гээд байгаа учраас ганц асуултаар ингээд тулаад тийм үгүй магадгүй худлаа ярьж болно өөрчлөлөгчтэй. Тэгэхээр ийм хаалтуудыг өөрөө мэдрээд нөгөө ийм асуултууд асуух тухайн хүнийхээ буцаад үзүүлж байгаа хариу үйлдэлсэн тийм энэ асуулт биш байсан байна энэ мөн байсан байна гэдэг мэдрэмж сурахын тулд ухаад л асуугаад байх хэрэгтэй. Тэр үед та хоёр өөрөө
тухайн хүмүүс ч гэсэн таны асуусан асуултуудаар дамжуулаад би тэгсэн юм байна гэдэг мэдрэмжийг авах нь анхны тусалж байгаа хэлбэр те. Тэгэхээр асуултуудыг олон янзаар асууж юм сониуч байх нь чухал юм болов уу гэж. Сэтгэл зүйч хүнд одоо жишээлбэл байх хэвээр зан чанар гэж байдаг шүү дээ. Одоо жишээлбэл илүү гэрхай байх ч юм уу те. Тийм зан чанаруудаас бид нар оюутан байх хугацаанд яг ямар зан чанарыг илүү олж аваад өөртөө төлөвшүүлээд суулгацсан байх хэрэгтэй юм болов. Надад бол юм нөгөө олон талд хөрөх чадвартай, тасан зохицох чадвар маш сайн байх хэрэгтэй юм шиг санагддаг. Нөгөө нэг зүйлийг бодохоор ингээд туйлширч боддог бодлын алдаанууд гэж байдаг тий. Хар эсвэл цагаан, зөв эсвэл муу, тийм эсвэл үгүй ч гэдэг юм уу. Ийм хашигдмал одоо хөшүүн бодолтой байхаар сэтгэл судлаач хүн явахгүй юм санагддаг. Тэр хүнээс ганц шинж тэмдэг хараад шууд өгөнлээ те. Яна та ийм юм байна. Танд ийм л имчилгээ тохирно ч юм уу те. Ийм байл биш. Тэгэхээр магадгүй 10, 20, 30 удаа уулзчиж та тэр хүнийг оншилж болно. Яагаад байгааг нь мэдэж болно. Тэгэхээр нөх хүлээцтэй байгаад ганцхан би энэ чиглэлээр зөвлөгөө өгдөг. Би энэ онолыг л үнэхээр шүтдэг. Би тэр эрдэмтнийг л дагдаг ч юм уу те. Ийм ингээд нэг юм туйлширсан биш. Бүгднийг хүлээн зөвшөөрдөг байж ич та тэр хүний бүхэл бүтэн 60 70 жилийн амьдралыг хүлээн зөвшөөр сонсож чадна. Тэгэхээр ийм л хүн гэдэг ч юм уу те. Эсвэл энэ ийм л зан чанартай хүн гэж хүнийг ингээд нэг урсгалд хуваах, гадагшаага нээлттэй хүн гэж хуваах те. Нөгөө мэрэгжилдээ хийж туйлшраад ирэхээр тэрний нөгөө донтолдож өсөө байдаг штэ. Хүнийг ингээд ийм юм байна, тийм юм байна. Ингэх гээд байгаа юм байна. Одоо та салан нээлэн ч гэдэг юм уу те. Хизээч ийм нөгөө дүнлэлтийг та ингэн тэгнэ гэсэн ийм зүйлийг зүүн бэлэгтэй юм шиг зүйлийг хэлж болохгүй учраас тэрэн дээр ингээд байнгын нихур хүнд хэлж байгаа хүн дээр нихур тэгээд бүх тэр онолуудыг бүх эрдэмтдийг бүх урсгалын давуу сул талыг нь өөрөө та мэдэж судалдаг бол бүгдийг хүлээн зөвшөөрдөг. Тэндээс тухайн бие хүн хэзээ ч дахин давтагдчихгүй те. Тэгэхээр тэр хүн дахин давтагдчихгүй учраас таны тэр хүнд зөвлөх, ажиллах төлөвлөгөө, засал зөвлөгөө, техникүүд бүгд өөр өөр сешн болгон дээр өөр өөр байх учраас тийм уян хатан шин чанартай өөрөө хамилон шиг хуурч чаддаг байж ич зөвлөж чадна гэж бодож байна. Зарим тохиолдолд ингээ ажилд орохгүй жоохон удах ч юм уу тийм ингээ ажлын байраа яг өөртөө тохирсон хүн яг нэг байгаа л ажлын байр руу орохгүй яг өөрийнхөө зан чанар тийм өөрийнхөө хувийн онцлог тохирсон тэр ажил мэргэжлийг бас хайж олно гэдэг бас хүн хэцүү. Тийм учраас одоо яг тэр үе дээр ингээ байгаа ингээд хүмүүст тийм яг дөнгөж төгсөөд гарсан тийм оюутан залууст та хандаж зөвлөвөл юу гэж зөвлөх вэ? Дараас ингээд яг төгсөөд шинэ төгсөгчийн хямралд орсон залуучууд ирдэг. Тэгэхээр хэлж байгаа шалтгаанууд нь бол яг шалтгаан байдаг, шалтгаан биш. Тэр 4 жилийн хугацаанд мэрэгжлээ мэрэгжлээ бодох нэг өөр те. За тоогооч багш ч юм уу. Тэр мэрэгжлийн одоо мэрэгжлийн хичээлүүдийг 4 жил үзсэнгүүт хүн нэг надад би таарахгүй хувцас надад тухгүй дээ те. Тэрэн шиг үзэж явах хугацаанд хүн яг мэдэрдэг. Би ч чадахгүй байна. Надад маш таагүй байна. Би яаж энэ ажлыг 30-40 жил хийж байх вэ ч юм уу те. Ийм одоо урам хугаралтуудыг та авцсан бол 4 жил сураад төгснөхийн дараа одоо ажиллах ёстой шахалт байна те. Одоо сурсан юм чинь мөнгө өрсөн юм чинь надад итгэж байгаа би дипломыг авцсан гэл. Тэгэхдээ шалтгаан болоод байдаг байхгүй. Тэр нь өөрөө хүсээгүй л гэсэн үг. Надад ажил мөрөлдөхгүй. Би жоох ажиллах хэрэгтэй. Эсвэл би залуу байна. Дахиад сурыч гэдэг юм уу те. Эдгээр бол шалтгаан. Тэгэхээр та тэр мэрэгжлийг үнэхээр өөрөө хүсээд 4 жил сурцсан бол танд ямар нэг нүх, гарц, ажлын байр, зүтгэл таныг хүлээж авах хүн, байгууллага, багш заавал байдаг. Тэгэхээр тийм юм олдохгүй ингээл хин нэг нь таныг өөрөд залахыг эсвэл ажилд авна гэсэн зар танд яг тохирсон зар гэдэг нь шүү дээ. Тийм настай, ийм настай тийм юм хүлээвэл ер нь бүтэхгүй шүү дээ. Тэгэхээр та өөрөө тийм болоход өөрийгөө бэлтгэх хэрэгтэй байх. Сэтгэл зүйч хүний нэг өдөр яг таны нэг өдөр яг яаж өнгөрдөг вэ? Ганцхан нөгөө зөвлөгөө өгдөг сэтгэл зүйчээр зөвлөгөө өгдөг гэж ойлгодог тийм. Тэгэхээр нөгөө судлаач юм сэтгэл зүйч юм хүмүүс бас ингэ салгаж ойлгоод байдаг. Би нэг судлаач болох хэвээр эсвэл сэтгэл зүйч болох хэвээр. Тэгэхээр сэтгэл зүйч хүн зөвлөгөө өгч тэр хүнтэй ярилцаж, сонсож ойлгохын тулд тэр хүний ард нөгөө судалгаан заавал байж ах шаардлагатай. Уншдаг, судалдаг, тэр нөгөө суудаг, мэдлэгээ нэмэгдүүлдэг юм цаг хугацаа өөртөө байх хэрэгтэй тийм. Тэгэхээр миний нэг өдөр бол би нөхөртөөгөө 2 хүүхэдтэйгээ амьдардаг. Тэгэхээр өглөө босоод нөгөө гэрийн эзэгтэй эхнэр гэдэг дүрээрээ хүүхдүүдтэй болон нөхөртөө анхаарлаа тавина. Тэгээ үүний дараа ажил дээр очиод өдрийн төлөвлөгөөгөө одоо яг мөр зөвлөгөөг яаж яах, хүмүүстэйгээ яаж ажиллах, тухайн хүнтэй ажиллах төлөвлөгөөг боловсруулдаг. Мөн бусад зөвлөгөөний бус цагаараа сургалтуудад суух одоо
гадаадын бус сургуулиудаас мэрэгжил дэвшлүүлэх байнгын тэр нөгөө зүйлсийг харах шинээр нээгдсэн эрдэмчлэгийн хурлуудтай танилцах гэх мэт зүйлсүүдээс нөгөө ингэж гоё урам авдаг. Одоо ийм байгаа юм бэ, заслын ийм арга байж болох юм байна. Нэг сэтгэл судлалын дандаа нөгөөний үзэж байгаа юмнууд одоо хэрэг асуудал эсвэл сэтгэл ийм зүйлстэй холбоотой байдаг. Тэгээд тэндээс ингээл зарим зүйлсийг сонсож явах явцдаа эсвэл зүгээр алхаж явах явцдаа, цай ууж явах явцдаа магадгүй тэр хөшлөөлөгч юм а тийм асуудал тийм байсан юм байна гэх мэт ингээд бүхэл юмнаас ингээд яг нөгөө сэтгэл судлаачийн нүдээр олж харсаар байгаа. Яг л тийм л болчих. Тэгээд тиймэрхүү байдлаар л өнгөрдөг дээ. За энэ удаагийн дугаар маань өгөр өндөрлөж чинь. За танд одоо оюутан залуустаа нэмж хэлмээр байгаа, захимаар байгаа зүйл байгаа юу? Сэтгэл судлалын шилэг хоног сонгоо суралцж байгаа оюутнуудаа зөвлөхөд 4 жилийн аялал бол маш сонирхолтой, адал явдалтай. Өөрийгөө болон бусад хүмүүсийг таньж мэдсэн, амьдралын утга учирыг ирж хайсан маш сонирхолтой аялал байх болно. Тэгээд бүх суралцагчдаа болон та бүхэндээ сурлагын, ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. Танд ч ихсэн ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. Баярлалаа.